Энэ жилийн хувьд ажилгүйч идэвхтэй ажил хайж байгаа иргэдийн тоо өмнөх оныхоос 17.2%-аар өсжээ. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй иргэдийн тоо 44.7 мянган хүн байгаагаас 24.8% нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 31.5 мянган нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мууээс 2.7 мянган хүн 7.8%-аар буурч өмнөх сарынхаас 1.4 мянган хүн буюу 1.4%-аар өсжээ. Ажилгүй иргэдийн тоо мэдээллийг сүүлийн байдлаар зарлага хэлэхэд бол 2015 оны 3 дугаар улирлын байдлаар ажиллагчдын судалгааны үр дүнгээс танилцуулахад нийт ажилгүй иргэд бол 75.7 мянга байгаа. Энэ тоо үзүүлэлтийг өмнөх оны муу үетэй харьцуулахад бол 2.4 мянга буюу 3.1%-аар буурсан үзүүлэлтээ гарч ирж байна. Яг тухайн хугацаанд ажилгүйдлийн түвшин бол 6.3%-тай гарсан байна. 2015 оны байдлаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажилгүй иргэдийн 46.6% нь бүрэн дүнд боловсралтай, 29.6%-ыг бакалаврын, 6.7%-ыг техникийн болон мэргэжлийн хүмүүс эзэлж байна. Эдгээрээс гадна 6.3% нь суур боловсралтай, 2.4%-ыг бага, 1.2%-ыг боловсралгүй, 1%-ыг магистр, докторийн боловсралтай иргэд эзэлж байна. Энэхүү тоо баримт нь зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй иргэдийн тоо юм а. Сүүлийн үед эдийн засгийн хямралаас болж албан байгууллагууд цалингаа тавьж чадахгүй төрч ажилчдаа ямар ч шалтгаангүй цомгтхон халах байдал ихссэн. Үүнээс болоод Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандаж байгаа иргэдийн гомдол өмнөх оныхоос өссөн үзүүлэлттэй гарчээ. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны хууль зүйн зөвлөгөөх төвөр 2015 оны 1 сараас одоогийн байдлаар гурвдчилсан байдлаар нэгтгэхэд гарсан дүн мэдээ бол 2015 оны 1 сарын 1-ээс 2015 оны 1 сарын 1-ний хооронд нийтдээ бол 2176 хүн хандсан байгаа. Энэ маань 2014 оны үзүүлэлттэй харьцуулаад үзэхэд бол 15.7% өссөн үзүүлэлттэй харагдаж байгаа. Энэ одоо 2014 оны 11 сарын байдалтай ингээ харьцуулахад өдөрт дунджаар бол хамгийн ихтэй бол өдөрт 20 хүн орж ирдэг гэсэн. Тэгээд одоо бол энэ өдөртөө 30 хүргээд хүмүүс орж зөвлөгөө авч байгаа гэсэн. Хүнд байлгүй яах вэ? Яаж амьдрахыг амьдрахад хэцүү байна шүү дээ. Тэр юм одоо маний насны улсуудад бүр хэцүү байна шүү дээ. Эдийн засгийн ямар одоо бусад зүйлээс л одоо нөлөөлж байгаа байлгүй дээ. Миний хувьд яг одоо 40 гарсан судалж байгаа одоо ажилд ороход хэцүү юм шиг байдаг шүү дээ. Ягаад гэвэл нас цаачсан. Тэгээд тийм учраас 40 гарсан судалж ажилд ороход бол одоо хүндрэлтэй байгаа юм шиг надад санагддаг шүү дээ. Тэр тусмаа тэгээд хойдлын арга эрдэнэс тас хүндрэл очирж байгаа бол гэж бодож байна. Одоо ер нь бол энэ тэгэл орон тогоор цомгтгоод ингээд хүнийг ажилгүй болгох нь гэхэлэр шууд бас л эрүүл тодорхой хэмжээгээр нөлөөлж л байгаа хэлт. Дээр дурдсан тоо баримтаас үзвэл нийт хүн амын тал хувь нь гэж болохоор хүмүүс өнөөдрийн байдлаар ажилгүй байгаамаа. Энэ байдлаараа ажилгүй иргэдийн тоо өсөх тусам иргэдийн амьдрал хүндэрч ядуурлын тоо өсөх магадaltaй байна.